Өнөөдөр хөдөлмөр аюулгүй эрүүл ахуйн үндэсний хорооны ээлж суралдаан хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр болж байна. Өнөөдрийн хуралдаанаар бид нэгдүгüүрт мэдээлэл сонсч байна. Тэр нь одоо мэргэжлийн шалтгааллах өвчл судлалын төвийн буюу одоо манай шинэ эмнэлгийн одоо талаарх мэдээллийг сонслоо. Энэ эмнэлэг маань өөрөө мэргэжлийн шалтгааллах өвчлөлөөс урдсан сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээх чиглэлээр цогц үйлчлэгээ үзүүлэх шинэ эмнэлэг одоо баригдаж байгаа. За энэ эмнэлэг маань хүчин чадлын хувьд өмнө байснаас 2-3 дахин одоо нэмэгдэх. Тэрнээс гадна техник тоног төхөөрөмжүүд бол орчин үеийн бүх шаардлага хангасан ийм техник төхөөрөмжөөр хангагдах. Тэрнээс гадна одоо амбулаторийн болон одоо хэвтэн эмчилүүд их одоо ийм бүрэн одоо цогц үйлчлэгээ үзүүлэхээр ингээд бэлэн болж байгаа. За энэ чиглэлээр үндэсний хорооны гишүүд бас мэдээлэл хүргэлээ. Цаашлаад одоо энэ эмнэлгийг ашиглалтанд орохтой холбоотойгоор хүний нөөц болон бусад одоо тоног төхөөрөмжийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж чадлаарах мэдээлэл өнөөдөр хүргэж байна. Хоёр дахь гол асуудал энэ бол хөдөлмөрийн хүнд, хортой, халуун газрын орох нөхцөл дэх одоо чинь байгаа ажлын бариудыг үнэлсэн. Энэ ажлын бариудыг үнэлсэнтэй холбоотойгоор бас хөдөлмөр аюулгүй эрүүл ахуйн үндэсний хорооноос бол шийдвэр гаргадаг юм байна. За энэ шийдвэртэй холбоотойгоор бид бол үнэлгээнүүдийг танилцуулж байна. За энэ үнэлгээний дагуу бол үндэсний хорооны гишүүд маань өөрсдөө наривчлан одоо асуудлыг хилцээд шийдвэр гаргахаар байна.